За бид гурвын Хятад улсын Гуанчжоу, Тяньжэн гээд хоёр хотоор аялсан бас ажил амжуулсан бичлэг маань инхүү эхэлж байна. Тэгээд Бээжингийн трансфер хийж явахдаа энэ хөрхөн онгоцны буудлын дээр нь хүүхэд сатуулах тоглоомтой хэсэг байд юм лээ. Энэ дээр ер нь нэлийн цагийн өнгөрөөсөн. Гуанчжоуд өдрийн цагаар утсан байсан болохоор буудалтай юмудаа тавьж цэгцэлжээ. Тэгээд буцаад гараа явсан. Дугуй онжлээ. Маргааш нь явсан бид гур бол ингээд ойр цогор дугуйтай яваад байсан. Нэг өдөр ингээд сул өдөр байсан болохоор дэлгүүрөөр ороод хотор нь жоохон зугаалаад, салхилаад энэ өдөр бол ингээд чөлөөтэй өнгөрсөн. Тэгээд буудалтай ирээд охиндоо хоолунд ингэж өчөөд буцаж гараад завин цуух гээд явж байна. За энэ завин цуун 30 минут. Много хорошо. Ийм 3 давхар ийм том завин дээр бид 3 дахь давхар дээр нь ширээ санал захиалаад тэгээд манай хүн бол ер нь нэг газараа тогтоод суугаагүй иш гүйж хөдөлгөөтэй явсараа аль таарсан. Тэгээд ер нь ойролцоогоор яг нэг цагийн дотор хотынхон гой өндөр барилгуудыг тойроод харуулад тэгээд тэр харагдаж байгаа кантон дааврыг бас ойроос хард юм лээ. Тэгээд манай Гуанчжоуд идэх хоёр найз тагаа уулзаад бид дөрөв ингээд бид 5 хоол идсэн байгаа. Тэгээ манай охин хөрхөн pop mart-аас тоглоом билээлсэн байсан. Тэрийг задлж байна. Тэгээ манай хотел иймэрхүү хотел гэж тэ Airbnb шиг сервис апартмент энэ үүдэрээ ороод тэгээд ингээд том өрөө Угаалгын машин энтертэй тийм цагсаад тэгэхээр охинтой байх учраас энэ заа одоо тэг галтайгаа нь эндээ бүх юмтайгаа мэлээ. Хөргөчтэйгаа. Тэгэхээр ингээ унтлах нь өрөө. Тэгээ ингээ нөөлтөө. Тэгэлээ. Тэгээд дэжин цанхаар нэг харуулаад за. Вау. Гадаа гэж ирээд байна. Амар алан байна. Тэгээд гадаа гарч жоохон тоглоё. Хава ажилдаа явсан. Хава бабайг ажилдаа авсан дээ. Хава бабайг. Жоо. Ийм хөрхөрөө байна. Хилээ одоо энэ зэндээ тоглоно шүү дээ. Тийм ээ миний хөө. Боо штэ. Iya. Топак. Я. Хайла
Харахад бэлэн өмнөхөө. Хоёлаа галуунд. Гаранда. Явна тий. Тэгээ хоёулахнаа гадуур явахаар жоохон хэцүү байсан. Халуунд тэгээд нөгөө өрөвчтэй явж байгаа болохоор халууцаа тэгээ олон хүнтэй газар болохоор бас ганцаараа намаагүй алхуулж болохгүй. Тэгээд оройн тэгээд аавынхаа ажлын тараад бид гурав бас дугуйнаа дотор нь жоохон салхирсан. За бид хоёр бас тэгээд будалдаа юу гэдэг ах уу гэд ойлаа алхаад гарсан байгаа. Ба. Багтээ. Тэгээд дэлгүүрээсээ явж байгаад юм хөөрхөн аквариум таарад тэгээд өхнөө үзүүлсэн. Энд бараг 2 цаг бид хоёр тоглосон. Тэгээд яшгүй аав ажилласаа тарж ирээд бид гурав оройн бас ингэ салхисан. Эзний носын цуглал. Ой за баярлалаа. Дэрэсэрэн. За маргааш нь Гуанжуудах ажил дууссан болохоор маргааш нь бид 3 буцаж байна. Тэгээд Бээжингээр дамжаад цаашаа Тянжин орох төлөвлөгөөтэй ингээд аэропорт дээр ирсэн явж байна. Яг онгоцны боол дээр байжсэн чинь тэгээ бороо орохоор нь бид 3 гээс буцаж гарч нэг Гуанжуугийн борог жоохон мэдэр зогссон. За тэгээ 3 цагийн нислэг ингээд аав нь унтаад өгсөн байгаа. Тэгээ буусан чинь манай Тянжин дэдэг найз маань тусаж авсан. Энэ найз бат. Вау, мяхан тий. Гэстцэг авсан. Заманаз бэлгүн. Тянжины энэ оффист ажилладаг байна. Мондөг зөвлөш. Одоо бид дөрөв явж хоол иднэ. За тэгээд Монгол хүн байна да гэж солонгос хоолоо идсэн байгаа. Тянжин бол цаг агаар нь өстой гоё юм билээ. Монголтой ер нь л ойролцоо айгүй салхи мэлхтэй сайхан сэрүүхэн байсан. Тэгээд Тянжинд ер нь бас нэг удахгүй нэг өдөр л суулсан болохоор бид хэд айлуулах гой гой юмнуудын үзье гэд тэгээд ямартай ч 70 хэрэг зорсон байгаа.
Тэгээд оройн нь манай найзын төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэсэн. Бид гурав ирсэн байгаа дээрээ гээд тэгээд энд байдаг монголчуудаараа цуглаад төрсөн өдрийн тэмдэглэсэн байгаа. Тэгээ манай охин энэ аялалд ер нь бол алхалт нь нэлээд сайжирсан. Одоо харж байгаачлан билүүнэж хөлн сайжраад сайн алхдаг болсон. Охин нь ч дагаад бас сайн алхдаг болсон байгаа. За тэгээд бид гурийн хөгжилтэй хөдөлთა аялал ингээд дууссан байгаа. Буцаад оройныхоо нислэгт суугаад гэрлүүгээ харьцааж байна. За баярлалаа баяртай.